Тэгээд тэр дууны хордыг давж байгаа тэр юу их сонин. Зөвхөн скороос яг давж байгаа юм дээр яг тэр нэвтрүүлгэн дээр тавиал чирч байгаа юм шиг. Ингээд тэгээд тэр бол нэг 4-5 секунд л үргэлжлээл тэгэл дууны хордыг даваал тэгэл ачаал бол үргэлжил ихсээл. Даралт бол улам ихсээл. За тэгээд энэний дараагаар явсараад нэлээд сүүлдээ одоо хордон сараад ачааллаараа буураад эхэлдэг. Тэгээд тодорхой өндөрт шүхэр задарч эхэлнэ. Буух чапраатын хорд бол тэр үед л одоо зөндөөс хаардсан байна. Ингээд эхлээд тормозны парашют гэж жижигхэн шүхэр гараад тэр шүхэр дараагийнхаа шүхрийг татаж гаргаж ирж байгаа. Дараагийн шүхэр нь бол тэр одоо 2.6 орчим тоннтэй буух чапраатыг даах том шүхэр. Том шүхэр бол 1000 м квадрат талбайтай байдаг. Тэгээ энэ том шүхэр дээр шүхэр задраад ирлээ. Тэрний дараагаар нөгөө хиншүүч үнэртэж байгаа. Тэр тодорхой өндөрт гараад ирэхдээ зэрэг нөгөө гадна талын даралт хөлгийн бүхээгийн буух чапраатын доторх даралт хоёрыг ижил болгохын тулд нэг калап онгойж байгаа. Тэр калапаас сархал онгойхтой зэрэг тэр үнэртэж байгаа. Тэр хиншүү хариус үнэртсэн. Тэгэхээр тэр үнэр их тийм дотн санагдаж байгаа. Ягаад гэвэл зэрэг тэр агаар бол дэлхийн агаар байхгүй. Тэр бидний дотор байсан тэр агаар бол бидний хэрэгжилж байсан агаар. Тэгтээ одоо их дэлхийд ороод ирлээд одоо ер нь их ортож яндаа гэсэн бодлыг бол одоо надад тэр үнэртэй хамтарч байна. Калапа онгойж байгаа учраас энэ үнэр орж иж байгаа юм. Тэгэхгүй бол нөгөө бин битүү юмнаас л үнэр орно гэж байна. Та бүхэн мэдэж байгаа 1971 онд анхны салют станц тойрог замд ажилласан. Тэрэн дээр зөвлөлтийн 3 сансарын нисгч ажилласан. Георгий Добровольский, Виктор Пацаев, Волков, Владислав Волков гэж 3 хүн сар гарan ажиллаад буцаж буй зэрэгтэй нас барсан шүү дээ. Тэгэхээр энэ бол тэр эдийг одоо нас оруулсан юм бол энэ калапан байна. Энэ калапан нэгдүгээр автоматар онгойл, хоёрдугаар гараар ручную онгойлгож болох юм гэж. Тэгээд одоо хүмүүсийн хариуцлагын асуудал тэр аппаратыг ингээд тэр калапан онгорхой чигээр норхсон байна. Тэгээд энэ нөгөө нэг стикок нөгөө нэг хөлөг бүтнээрээ байхад бол зүгээр байгаад байсан байхгүй. Тэгээд тэр дээр бүр атмосфер байхгүй нөхцөл арс дэлэн болно шүү дээ. Тэгэхэд нөгөө энэ дээр байсан юу ч онгорхой юм байсан учраас тэгвэл нөгөө онгорхой тэгээд би битүү байдал налдагдаад цус нь уцлаа 90 секундын ажиллаж юм. Тэгээд нас орцсон байхгүй. Тэр битүү тэр одоо юу н хаалттай байсан бол тэр хүмүүс зүгээр буцаад буугаад ирэх боломжтой байсан юм. За тэгээд тэрнээс хооших юм бол тэгээд шүхэр дээр орд багсаар гал буугаад ирж байгаа. Ингээд буух чапраатын доотол 4 том бас юу байна? Двигатель мягкий посадка гэж хэлдэг юм да, зөөлөн болох хөдөлгөөрүүд. 4 том 1 тонны одоо хүчээр ажиллах 1 тонн үсийг өгөх юм 4 том хөдөлгөөр. Тэгээд ингээд боосоор орцоор байгаад газар дээр яг 1 метр эрэхтэй зэрэг тэр хөдөлгөөрт командогоо тэр хөдөлгөөр ажиллаж байгаа. Сансрын хөлөг энэ буух чапраат бууж яхад л ингээд баахан л одоо тоос тотог болоод ингэж л гараад юм боцлаа тийм ээ. Тэр бол үндсэндээ тийм хүчтэй очиод мөрөгч байгаа биш. Тэр 4 том хөдөлгөөр, дэглэлт хөдөлгөөр газар руу хүлээж байгаа учраас тэрний тоос шороо бууж байгаа юм. Тэгээд яг буух чапраат буугаал газар таал. Бидний одоо тэр нөхцөлдөл хэдий хажуугийн их салхитай байсан. Хажуугийн салхи бидний дээрээс ирэх хурд хоёр бол баг ижил байсан юм. Тийм учраас бид ийм биш зүгээр баг юм 45 ийм одоо градус налуу гарших ингээд буусан. Буухад одоо тэр одоо 1000 м талбайтай дүүрэн агаартай шүхэр гэдэг бол асар их том юм байна. Тэгээд хажуугийн салхи бид хоёрыг зүгээр гүндгнүүлээд болсон юм. Газартсан пад хийгээл ингээл тэрний дараагаар бүндгэнж би дорн жан энэ дээр ингээл тогтцсон. Ингээд 1 секунд болсон ингээд тогтчлоо зүгээр болчихлоо. Ноштойгоо нэг болчихлоо гэж. Дайлапо кемендэр гэсэн гараа явуулж яана тэгээд гараа байна.
Тэгэл нэг бодлого нөгөө эрэл хайгуул хүмүүсүүдийг ялгилж аваад. Ингээл одоо сансрын нислэг дуусч гандаа ерөнхийдөө иймэрхүү схемээр буцаад буугаад ирчихэж байгаа. Олимпийн авраг одоо бас болгоноос төрсөн байхгүй юу? Энэ гүндгмаа байна. Энэ гүндгмаа чинь Аранхай аймгийн цэцэрлэг сум яг Ганагийн нутгийн юм байна. Манай Ганаа чинь Аранхай одоо цэцэрлэг сумын нөгөө нэг нутгийн зөвлөлийн дарга нь байхгүй юу? Би Ганагийн уурыг хүргэдэг. Хэрэг гүндгмаа болгоных байсан бол Олимпийн авраг болох байсан. Тэгэхээр асар их уурдаг болсон. Ямар гоё юм бэ? За энэ манай тусгал бай. Профиль гэдэг. За та бүхэнд их баярлалаа. Үнэхээр одоо энэ он бол Монгол улсад бэсгүүч хүмүүсд байгуулагдсаны он жил байгаа 1925 оны 5 сарын 25-нд анх одоо юу 13 онгоц одоо навцарууд орсны хайрдаг болсон юм шиг байгаа. Энэ сууснаас одоо манай нисхийн төвх эхэлдэг. Энэ төвхийг одоо бичлзээд үргэлжлүүлээд улам өнгөтэй, улам сайхан болгоод ингээд явж байгаа одоо манай нисхийн хамт олон та бүхэнд одоо бид бас их баяр талархалтай хандаж үргэлж ингэж харж явдаг. Он арга хэмжээ юмнууд нь ч гэсэн одоо бид чадлын уулзааныхаа хэрээр оролцдог. Ингээд одоо та бүхэнд ажил хөдөлмөрийн амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж ирвэё. Хөдөлгөрн тулаад юм болохгүй юм гаргаад байна.